За сонсогчдоо энэхүү дугаар хүрэх өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар сэтгэлийн шархаа хүлээн зөвшөөрөх нь эдгэрэх эхний алхам болох нь гэдэг нэртэйгээр бэлдээд эхлүүлэхэд бэлэн болоо сууж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бидний эргэн тойронд нэлээд их яригддаг сэдв болох траума, түүний шалтгаан, за шинж тэмдгүүд, за хамгийн чухал асуудал нь болох хэрхэн даван туулах вэ буюу одоо хүлээн зөвшөөрөх нь даван туулахад хамгийн ихний алхам болдог тухай ярихаар бэлдээд байна. Тэр траума гэдэг бол бидний эргэн тойронд байнга яригдчихийдэг баг өдөр тутмын хэрэглээ болсон үг байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө бол үүсгэж байгаа хүчин зүйл нь юу ч хийж болно. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл зүйн гэмтэл буюу траума нь хүний аюулгүй байдлын мэдрэмжийг эвддэг юр бусын стресстэй үйл явдлын үр дүн гэж ойлгож болно. Өөрөөр хэлэх юм бол бидний сэтгэл хөдлөл, мэдрэмж, зан үйлд нөлөөлөхөөс гадна бодит юмс үзэгдлийг байгаа чигээр нь хүлээж авахд байнга саадчулж идэг. За саяны үүсгэлүүд гэдэг дээр жишээ нь хит ерөнхийлөнд дүгнэх алдаа гаргаж болно тийм. Өөртөө тохиолдсон асуудлыг за зэн чинь зүгээр хүн болгонд тохиолддог зүйл шүү дээ. Даваад гарах нь байж байх ёстой зүйл хүмүүс энийг нэг амар сүр болгож хүлээж авахгүйгээр хүмүүст яриад хүмүүсийн амьдралд асуудал тариад байхгүйгээр цагаас нь хомслоод байхгүйгээр шийдвэрлэл явцдаг шүү дээ. Надад үүсэж байгаа мэдрэмжүүд нь энийг би хүн дээр авч байгаа зүгээр л миний сул доройгийнх бах. Би л энийг ингэж хүлээж авч байгаа бах. Тийм учраас тоохгүй орхиж гэх жишээ нэ тийм. Аль эсвэл хүн болгон тохиолдог зөвхөн ганц л надад тохиолдоод байна гэд хит дөвөөлгөж хүлээж авах. Тэрнээсээ болоод магадгүй зүгээр байх ёстой хэмжээнээс илүү их шаналаад тэр нь бүр сүлдээ зүгээр өвдөлт байсан бол сэтгэлийн юм зовөр байсан бол тэрийг байнгын бодож явсаар байгаа дэврэгсээр байгаа бүр амьдралаас нь салшгүй болсон бүр зовлон болгох эрсдэлтэй тийм. Дээрэс нь өөрийнхөө мэдэрч байгаа мэдрэмжүүдийг хүлээж авах. Хэрвээ өвдөлт мэдэрч байгаа бол өвдөлт мэдэрч байгаа гэдгийг хүлээж авах. Хэрвээ өвдөлт мэдрэх ёстой нөхцөл байдал гэж ойлгож байгаагаас аз жаргалыг мэдрээд байвал тэрийг ч гэсэн хүлээн авах. Яагаад гэвэл тэрийг нууж дарагдуулж явсаар байгаа тэрийг аз жаргалаа мэдрэхийн тулд эрэг сэтгэлийн хөдөлгөөнөө мэдрэхийн тулд нууцаар янз бүрийн үйлдэлүүд хийж эхэлдэг болж ирнэ. Тийм учраас тийм нууц буюу худлаа хэлсэн, хүмүүсийг хуурсан, бусдаас далд үйлдэлүүдийг хийж эрэг байдал руу очихоос илүүтэйгээр тэрийг хүлээн зөвшөөрөөд энэ нь хэвийн зүйлүү, хэвийн бос зүйлүү, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зүйлүү, зөвшөөрөгдөхгүй зүйлүү, энийг хийгээд яваад ах юм бол би эцэст нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ эхнээсээ бодоод мэргэжлийн хүмүүстэй уулзаа зөвлөгөө аваад эсвэл эргэн тойрныхоо хүмүүст хэлээд гэхдээ эргэн тойрны хүмүүс нь өөрийнхөө нэтгэлийг хүлээсэн хэрвээ нууцаа хэлэхэд шоолохгүйгээр, шүүмжлэхгүйгээр хүлээж авах хэвээр хүмүүсийг сонгох хэрэгтэй тийм. Хүлээн авах гэдэг нь зүгээр энгийн хүлээн авах болон radical acceptance буюу эрс шийдэмгий байдлаар хүлээн авах гэдэг хоёр зүйл болоод салж явж байгаа. За тэгвэл энгийн хүлээн авах гэдэг нь юу вэ гэхээр зөвхөн өнгөрсөнд болцсон үйл явдлуудаа хүлээн аваад би ийм мэдрэмжүүд мэдэрсэн юм байна. Надад ийм үйл явдал тохиолдсон юм байна. Энэ нь хэвийн зүйл юм байна. Тэгэхээр одоо тэр нөхцөл байдал нь дууссан ч дуусаагүй ч ямар ч байсан би одоо амар тайван байх хэрэгтэй байна. Үйл явдлууд өнгөрцөн юм байна гэж хүлээж аваад хэвийн байдал руу аажмаар орж байгаа үзэгдлийг хэвийн хүлээн авах гэж нэрлэж байгаа. Radical acceptance буюу эрс шийдэмгий байдлаар хүлээн авах гэдэг нь өнгөрсөнд болсонтой басан үйл явдалтайгаа эвлэрээд хүлээн аваад зөвшөөрөөд харин тэрийг маш хурдан хугацаанд аль эсвэл эрчимтэйгээр хэвийн байдал руу эсвэл хэвийнээс эрэг түвшин рүү аваачих зорилготой хийгдэж байгаа дистаратай алхмуудыг төлөвлөгөөнүүдийг эрс хүлээн авах гэж нэрлэж байгаа гэсэн үг. Тухайн нөхцөл байдал үүсэж байгааг хүлээн авахгүйгээр яваад байна гэх юм бол ерөөсөө асуудлаасаа салахгүй байхын хамгийн ихний алхмыг л хийж байгаа гэсэн үг тийм. Тухайн асуудал хизээ салахын огт мэдэгдэхгүй тийм хоосон орон зайруул яваад орчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм хизээ алга болох нь мэдэгдэхгүй тодорхойгүй нөхцөл байдалд орохороо хүний тарих хэвийн ажиллах чадваргүй болоод ирдэг. Байнгын нөгөө нэг асуудлыг шийдвэрлэх ёстой буюу тарих өөрөө хэвийн байдалд амар тайван байдал байх ёстой учраас амьдрал нь тэгжиж аз жаргалтай эерэг байх учраас тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг тарих далдаар хайгаал байна гэсэн үг. Тэгэхээр өдөр тутмын амьдралдаа ажил дээрээ төвлөрөхөө болж эхэлнэ. Хүн хоорондын харилцаанд асуудал гаргаж эхэлнэ. Сүрэг хандлагуудыг гаргаж эхэлнэ. Энэ нь эргээд дахиад нөгөө нэг гинжээ холбоотой асуудлуудыг өөрт нь үүсгээл яваад байна гэсэн үг. Эрэгтэй хүн гэснээс харьцангуй одоо гендрийн асуудал ярихад онцгой ч гэсэн тий. Гендрийн хувьд аваад үзэх юм бол эрэгтэйчүүд сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжийг мэдрэх боломжийг өөртөө олгох нь харьцангуй бага байдаг. Ялангуяа одоо айдас, түгшүүр, гутарж байгаагаа ч юм уу хүлээн зөвшөөрөх хэрэгс дургу. Яагаад тэр энэ нь нөгөө хүмүүжлийн нэг хэлбэрийн нөлөө байж болно. Нөгөө талаас нь аваад үзвэл байгалийн шалгалын явцад ирсэн
одоо удамшлын нэг хүчин зүйл байгаад байт юм байна л да. Яагаад тэр хүн нэгдлийн үеэс эрэгтэй хүн одоо хөдөлмөрийнх нь хэлбэрээс хамаарат одоо айхгүй байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй гэх мэтчлэнгээр байнгын нөгөө хүчтэй байдлыг илэрхийлсэн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг л зөвшөөрдөг байсан. Тэгэхээр одоо магадгүй уурлах ч юм уу те эсвэл амжилттай байх зэргийг л хүлээн зөвшөөрöd байдаг. Эсвэргээрээ сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ илэрхийлэх хандлага нь харьцангуй одоо хүлээн зөвшөөрөх хандлага нь харьцангуй эмэгтэйчүүдэд түгээмэл ажиглагддаг юм байна л да. Гэхдээ одоогийн нөхцөлд аваад үзэх юм бол нийгмийн хандлагаас ч юм уу болоод хин хинийх нь хувьд ерөн сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжүүд одоо аль болох өөрийн уйтгар гунгийг ч юм уу те үгүйсгэх хандлага түгээмэл ажиглагдаад байгаа. Тэгээд үүнээсээ гадна өөрөө травмад орсон гэдгийг ч мэдэхгүй яваад байх тохиолдол байдаг. За ялангуяа энэ нь бага насны үед үүссэн. Энэ тухай бас өмнө хүндсэн те. Яагаад тэгэхээр нөгөө яг ямар үйл явдал босныг мэдэхгүй энэ нь бүр юм ухамсараас нь шахан зайлуулагдсан. Бүр эдийн төвшөнд очсон, бүр доошоо явцсан те. Гэхдээ энэ нь одоо өөрийнх нь хийдэг үйлдэлээс ч юм уу магадгүй хин нэгэнтэй хосын харилцаа, романтик харилцааг үүсгэж чадахгүй байгаад идэг. Түүнийхэн цааш шалтгаан нь бүр бага наснд нь үүссэн ямар нэгэн драматик үйл явдлаас болдог ч юм уу те. Тийм учраас хамгийн ихэнд өөрийнхөө төлөө, өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө хийх алхам нь хүлээн зөвшөөрөх юм шүү. Тийм учраас та бүхнийг бас бодолцоод үзээрэй гэж хүсэж байна. Мэдээч хэрэг өөрөө шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлуудад орох юм бол мэрэгжлийн хүний тусалцаа дэмжлэгийг аваарсай гэж хүсэж байна.